За хүн төрөлхтний амьдралын тулгуур элемент хөгжлийн түлхүүр болсон усны асуудал өнөө үед толгомдож дэлхийд улс хүн баян ядууг энэ асуудалд анхаарлаа хандуулах болоод байна. 92 онд дэлхийн нүүбийн хүрээнд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтууд байгаль, орчин, ус, хөгжлийн асуудлаар мөн Ирландын Дублинд болсон ус загварын байгууллагын олон улсын хурал зэргээс нэг шийдвэр гарсан байдаг. Тэр нь болохоор жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг одоо дэлхийн усны өдрөө болгоод тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглээд ингээд тэр жилдээ эсвийн дагуу одоо арга хэмжээ зохион байгуулдаг олон жил болоод 29 жил болоод байгаа юм. За сэдвийн хүрээ бол маш өргөн байсан, устай холбоогүй юм гэж байдгүй учраас за энэ жилийн хувьд бол усны үн цэн гэсэн сэдвээр зохион байгуулах болсон байгаа. За юуны өмнө усны үн өртөг үн цэн гэсэн хоёр ойлголтыг бас хүмүүс хоорондоо холж бодох ялах тал дээр бас осч дутагдaltaй байх шиг байдгийг. За усны үн гэдэг нь маш өргөн олон талтай тийм гүнзгий нарийн даад дутгах учиртай ойлголт байгаа юм. Усны үн өртөх гэхээр тэр усыг одоо олборсон, тээвэрлсэн, хүргэсэн тийм төлбөрийн хэмжээний төлбөрийг хэлж байгаа шүү. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь усны толгойд гарч байгаа тоо байдаг юм уу? Эсвэл одоо усны төлбөрийн нэхэмжлийг төлбөрийн баримтаар гарсан мөнгө нүгийг усны үн гэдэг шүү. Хамгийн гол нь энэ хоёрын уулан тэр усны үнд нь өртөгт нь усны үн цэн гэдэг юм орсон байх хэвээр тэрийг одоо манайхан энэ үнэлээгүй явсараад ирсэн юм шүү. Тэр утгаараа энэ усны үн чих баг гардаг юм байл. За усны үн гэж юу вэ гэдээ бас янз янзын тодорхойлол байна л да. За жишээ нь одоо үнэлж баршгүй гэж ярьдаг юм байна. Эсвэл үнэлэх боломжгүй гэдэг юм байлаа. За тэгсээр нэ одоо хүн байгалийн одоо экосистемийг тэтгэж байгаа шинж чанар ач холбогдлыг талд дутгах учрыг бас усны үн цэн шилж болно гэсэн тодорхойлол байна. За бас зарим талдаа усны эко эдийн засгийн үнэлгээ гэж тодорхойлоод тэрийг усны үн цэн гэж хэлсэн гэж байдаг юм байна. За усны үн цэний хувьд нэг нь ерөнхийдөө 5 хэлбэрээр илэрхийлдэг юм байна л да. Нэгдүгээр нь болохоор усны байгалийн экосистемийн үн цэн тодорхойлт байна. Энийг хэлдэг. Энэ түмэн бодис ус түмэн бодис оршдог гэдэг үгч байдаг юм байна лээ. За энэ тал дээр гол нь экосистемийн үйлчлэлийн тухай ярьдаг. Энэ усны үн цэн, экологийн үн цэн гэхээр экосистем байгалийн нөөцийн үн цэн гэхээр экосистемийн үнэлгээний асуудал ярьдаг. За экосистем үйлчлэгийг болохоор зарим талдаа монголчууд зарим манай эрдэнэт судлаач байгалийн гişиг экосистемийн өгөөж идэргээ бас оновчтой зөв тодорхойлсон байдаг. За энэ экосистемийн усны нөөцийн энэ үнэлгээг болохоор бас асуудалтай бид нэр бас одоо ногоон байгууламжийн тухай асуудлууд экосистемдэр түшгэлсэн дасан зохис гарга замууд гэдэг ингээд яригдаад эхэлдэг. За мод дагаж ус дагаж амьдрал гэсэн манай Монголын аль түмний сарын мөрөн зүг бол яг энэ усны экосистемийн ус байгалийн нөөцийн үн цэнийг бас аягүй онч хэлсэн юм санагдав. За хоёрт нь болохоор усын дид үтсийн үн цэн гэдэг. Энд болохоор усыг олборлоод хоримтлуулад усан сан тийм ээ. Тэрийгээ дараа нь янз бүрийн хоолой дамжуулах системээр хэрэглэгчд хүргэж байгаа үл хангамж нийлүүлж байгаа тэр үн цэнийг болохоор дид үтсийн үн цэн гэж ярьдаг. Усны дид үтсийн үн цэн гэж хэлдэг юм байна. Тэгээ манайхан дид үтс хөшгөө уус хөшгөө гэж ярьдаг. Тэрнтэй адилхан энэ усны дид үтсээ хөгжүүлэхгүй бол энэ дээр доголдох юм бол ус хангамжийн асуудал, хүн ардны эрүүл мэндийн асуудал тэгээд цаашлаад байгаль орчны асуудал болж хөрнө л. Өөрөөр хэлбэл одоо дид үтс доторсон цэвэрлэх байгууламж орно. Цэвэрлэх байгууламж нь дутуу ажиллаад бохир ус байгаль нийлүүл ямар хор үр дагавартай энэ тал дээр бид сайн мэдж байгаа. За гурав дахь үн цэний хувьд бол одоо унтны усны хувьд эрүүл мэнд эрүүл ахуй ариун цэврийн үн цэн гэж байдаг. За энд ялангуяа энэ цар тахлын үед бол энэ усны энэ талынх нь үн цэнээр олон тодорч мэдэгдэж байгаа шүү. За энэ ч утгаараа бас зарим өмнөх жилүүдэд усаа эрүүл ахуй гэсэн бас сэдвтэй усны өдөр бас болж ирснийг бид нар бас санаж байна. За дөрөвт нь болохоор хөнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчим хүч аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ хувьд усны үн цэн гэж байдаг. За үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүн гаргахад заавал ус орсон байдаг. За 1 литр нэг хуудас цаас үйлдвэрлэхэд
10 литр ус орно ч гэдэг юм уу те 1 кг ах үйлдвэрлэхэд 1000 литр ус орно ч гэдэг юм уу янз янзын тоонд биш энийг бид санаж байгаа. За жишээ нь одоо газар тариалан бол энэ дотор хамгийн их ус хэрэглэдэг салбар байдаг юм байлээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл нийт олборлож байгаа усын 70% газар тариалангаар зориулдаг юм байна. За энэ дээр бас холбогдоод ус ба эрчим хүч гэсэн нягт холбоос байдаг. Энэ сэдвэр бүр дэлхийн усны өдөр бас болж ирсэн 23 жилийн өмнө. За жишээ нь одоо өнөөдөр ихтэл манад 12-3 усан цахилгаан станц ажилд тодорхой хэмжээний эрчим хүч үйлдвэрлээд бүс нутагтаа бас хөгжлийг бас дэмжиж байгаа тийм жишээнүүд байна. Цааш бас 2-3 усан цахилгаан станц байгуулах юм яригдаад байгаа. За хамгийн сүүлийн одоо үндсэн зарчим гэдэг нь хэлбэр гэдэг нь бол одоо нийгэм соёлынхаа хувьд усны соёл, ёс заншил, аялал жуулчлал тий оюун санааны онцлог харуулсан усны үндсэнд бас 5 дахь үндсэнийг тодруулсан байт юм байлээ. За бүр ус ба соёл гэсэн усны өдөр 2006 онд болж ирсэн. За соёл зан үйлтэй холбоотой зөв нэг ганцхан жишээ хэлэхэд усыг бол одоо дэлхийн улс орн бүхэн өөрөөрхөн одоо онцлог ёс заншилаас хамаарат дахиж шүтж дээлж ирсэн түүх уламжлал байдаг. Одоо саяхан би Хэрлэн голын савлын усны нөөцийн менежмент төлөвлөгөө харахад тэнд Хэрлэн голыг одоо үүдтэй усын дахилга гэдэгтэй болгоё. Дахилгатай гол болгоё гэсэн санал явж идэг юм байлаа. Бүр төлөвлөгөөнд орцсон явж идэг. Тэгээ техникээр монголчууд бол усыг дээлж ирсэн баялаг уламжлал хэллэг бол байдаг. За усны эрүүл мэнд, усан эмчилгээ, аршин суулийн ач холбогдлыг одоо хэлхийн аргагүй гаршгүй тийм эрүүл мэндийн хувьд, хүний эрүүл мэндийн хувьд тийм үнцэн байгаа. Тэрийг бас бид нар бас төдийлөн мэдэрдэг. Зөв эрүүл мэндийн хувьд мэдээд байдаг, усны хэрэглэсэн усны хэмжээнд мэдээд байдаг тийм ээ. Яг усан яг энэ дээр ямар үнцэнтэй, ямар ач холбогдолтой бас л учир дутагдaltaй ойлголттой явдаг юм шиг байна. Амьд дипол ус суурна гэж ярьдаг. Эсвэл ус уух тавилантай дандаа хүний амьдралын тухай хэлсэн байдаг. Хүний амьдралыг үнэлэх, хүний амийг үнэлэх боломж байхгүй, тэрнтэй адилхан усыг үнэлэх боломж юм шиг байна. За цад тахалтай холбоотой бас нэг 2-3 юм тодруулаад хэлчихмээр байна. Одоо энд хамгийн энгийнээр ус бол ариутгах юм а гэсэн тодорхойлт явж байна. Энэ бол гаццааг үнэн тодорхойлт болж таарад байна. За шинэ одоо юу гэдэг хар алт, шар алт гэдэг хоёр үнэтэй юм дэлхийд ярьдаг. Ямар алтаар бүрхээд тахлаас хамгаалах өөрчлөлт шийдэх эсвэл хар алт нэвтэр гараа угааж ариутгах тэр нь байхгүй. Ганцхан усаар л ариутгаж усны усны дэмжлэгтэйгээр бид нэр одоо энэ биеийн эрүүл мэндэд хамгаалж байгаа гэдэг нь одоо хүмүүс ойлгоод байгаа шүү. Тэгээд энэ усыг хэрэглэх тухайд сүүлийн үед маш их хэрэгтэй болсон. Хүний эрүүл мэндэд ямар ач тустай гэдэг. Саяхан манай дээрээс эрүүл мэндийн мэрэгжлийн эмч зөвлөгөө өглөөхөн 2-3 аяг ус ууж өдөрт хүн 2-3 литр ус ууж тэгвэл одоо эрүүл мэндийн үндэс баталгаа гэж ярьж зөвлөж байна. За энэ цаадтахад устай холбогдоод усны өдөртэй холбогдоод бас л дэлхийн хэмжээгээр дэлхийн эрүүл мэндийн болон устай холбоотой байгууллагууд бас нэг 5 зөвлөмж гаргасан билээ. Энээс би 2-ыг дурдчихъя. Нэгд нь болохоор ерөөсөө гарын орон цэврийг одоо сахих асуудал бол энэ цаадтахлын үед бол хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга замаа хамгаалах өрсөн шилэх гэдэг. Тэгээд жишээ манай бол бас гарын орон цэврийг сахих тухайд өчнөө заавар зөвлөгөө тариулан мэдээлэл гарсан байгаа. Ер нь тэнд хэрэгтэй 20 секунд л одоо гараа савнтай ариутгах бодисоор угаачих тал ер нь нарийн цэврээс энэ өвчнгөөс хамгаалаад халдвараас өрсөн шиглээд явах болцоо тийм гэж ярьд юм байна. За дэлхийд тоо байд юм байна. Одоо юу гэдэг шаардлага хангасан ус, за ариун цэврийн материал дэлхийн хүн амын 40% дутагч байдаг юм билээ одоо. За Монголд бас энэ тоогоос явж иж магадгүй ямар нэг хэмжээгээр гэх жишээтэй. За тэгээд эцэст нь ус цас шиг эвлэг байхгүй гэж ярих байли. Ус бол маш хязгаарлалт орлуулшгүй нөөц байдаг. Дээр нь ус өв сойр өртөхгүй гэж бас ярьдаг. Энэ дими үгээр хандлага өөрчлөлөө. Ус бол амьдрал юм аа. Ус бол одоо дэд үтс юм аа. Ус бол эрүүл мэнд юм аа. Ус бол бүтээмж, ус бол гарц, ус бол доктортой хөгжлийн баталгаа юм гэсэн сайхан нэр томьёо хандлагуудаа. За ингээд энэ өдрийн усны өдрийн дэлхийн усны өдрийн мэндийг нийт ус цаг үрчтэй болон усны салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст ажилтны мэргэжлийн эдэмтэн судлаачдтай тохиолдуулан та бүхэнд ажлын өндөр амжилт, усны үн цэнийг ард иргэд ойлгуулах
шийдвэр гаргаж төрөлхтөй ойлгуулж ус гэсэн ариун алдшгүй одоо нөөц баялгаа хайлан хамгаалж зөв зөвхөстэй ашиглаж явъя гэж хэлмээр байна.